Тэгээд энэ эрх баригч нар бол хүнэн солигдоод арга барилнаас солигдохгүй мэн. Үргэлж ардчилсан сонголтыг иргэдийн сонгуулийн үр дүнг одоо хуулийн аргаар ч юм уу ямар нэгэн буруу аргаар хулгайлдаг энэ буруу жишийг бол цаашаа үргэлжлээд авах юм байна. Тэгээд энийг өчигдөр гүйцэтгүүлээд ерөнхий сайдын захирамжаар бас Арс намын цөөн ялсан бас аймгийн нэг одоо Баян Хөлгийн аймагт бол одоо засаг даргыг бас хуулийн үндэслэлгээр огцрууллаа. Тэгээд бид нар бол энэ асуудал дээр бол намын хуульч нартайгаа нийлээд шүүхэд нэгдүгээр хандна гэж бодож байгаа. Яг өнөөдөр бас Монгол шүүх арайч бас ардын намын эрх баригч намын хуулийн газар хэлсэн бас болчоог байх гэж бодож байна. Энэ асуудлыг бол ерөнхий сайдын захирамжийн асуудлыг бол бид нар бол ингээд шүүхэд өгөөд явнаа. За дээрэс нь энэ эрх баригч намынханд хандаж хэлэх гэсэн энэ улс төрийн салбарт хуулийн хулгай хийдгээ, улс төрийн салбарт хулгай ан хийдгээ болооч. Сөрөг хүчнээ ингэж одоо хүчгүүдүүлэхэд бол буруу арга хэрэгслээр хариуцлах тооцох болох хэрэгтэй. Жинхэнэ хариуцлах тооцох хэвээр хүмүүс ч юм бол таны засгийн газар дотор ч юм байна. Иргэдэд худлаа мэдээлэл өгөө сууж байгаа сайд нар ч юм байна. Бензин шатхуун үн нэмэгдэхгүй гэсэн хаана вэ? Бензин шатхуунтай холбоотой нөөц олон хоног байгаа гэсэн хаана. Ингээд бүх мэдээлэл нь худлаа. Тэгээ одоо сүүлдээ тэр сайд нар нь өөрсдөө иргэд олон нийтэйгээ нүүр тулж чадхаа байгаад агентлагийн дарга өмнөө барьдаг болчлоо. Тэгээ энэ хүмүүстэйгээ хэзээ хариуцлага тооцох юм бэ? Өнөөдөр засгийн газрын хуралдаанаар нэн дайруу шийдэх асуудлууд байна. Ялангуяа эдийн засгийн хүндрэлийг яаж шийдэх, өвлжилтийнхээ бэлтгэлийг яаж хангах юм? Яг нөгөө өмнө нь урд нь яриадсан том хулгай хэрэгтүүдтэйгээ яаж тэмцэх юм? Энэ амлалтууд ч хаана байгаа юм бэ? Ерхий сайдаа.